Гэрлэлт гэдэг бол насан турсан эрэгтэй эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтөө, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл бололцох зорилгоор хуульд заасны дагуу гэрлэлтэд батлуулахыг бол бүртгүүлэхийг бол хэлдэг. Гэрлэлт нь бол гэр бүлийн суур үндэс болж байдаг учраас гэр бүлийн бололцож байгаа, гэр бүлээ бүртгүүлж байгаа хосуудын хооронд бол эрх үүргийн болон хариуцлагын ийм тогтолцоо бий болдог. Монгол улсад бол гэрлэлтийн моногам хэлбэрийг бол хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэрлэж болно гэж ингэж үздэг. За Монгол улсын гэр бүлийн тухай хуульд хуулийн 2 дугаар бүлэгт зааснаар гэр бүлийн харилцаа үүсэх үндслэл, нөхцөл, журам, за мөн гэрлэлт дуусгар болох харилцааг бол зохицуулж зааж өгсөн байдаг. За гэрлэлт гэр бүлийн харилцаа сайн дурын, чөлөөтөө, тэгш эрхийн үндсэн дээр бол тулгуурлаж явагдах ёстой. За үүнээс гадна нас, хүүс, боловсрол, мэргэжил, шашин, шүтлэг, үзэл бодлоор ялгуурлан гадуурхахгүйгээр тэгш эрхийн үндсэн дээр бол суйрлаж гэр бүлийн харилцаа явагдах ёстой гэдгийг бол манай залуучууд ойлгох хэрэгтэй. За мөн харшлах шалтгаангүй бол 18 нас хүрсэн Монгол улсын иргэн эрэгтэй эмэгтэй хоёр гэрлэлтэд батлуулж болно. За мөн Монгол улсын иргэн гадаадын иргэн харьяалалгүй хүнтэй гэрлэхээр бол гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Монгол улсад бол гэрлэлтэд бас мөн бүртгүүлж болно гэж ингэж үздэг. За үүнээс гадна гэрлэгчдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцааг Монгол улсын гэр бүлийн тухайн хуулинд бол зааж өгсөн байдаг. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтэд батлуулахдаа гэрчин этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллагад за хилийн чандад бол дипломат төлөөлөгчийн газар гэрлэлтэд бас батлуулж болно. За мөн гэрлэлт бүртгүүлсэн өдрөөс эхлээд гэрлэгчдийн хооронд эрх үүргийн харилцаа бол бий болно. Гэрлэлтэд бүртгүүлэхээс өмнө бол гэрлэгчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бол оруулж тодорхойлт авсан байх шаардлагатай байдаг. Нэгэнт эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрөх учраас гэрлэлтэд бүртгүүлэхээс өмнө бол эрүүл мэндийн байгууллагад хандаж шинжилгээ өгөх шаардлагатай. Гэрлэхийг хүсэгчид өөрсдийн оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж эрүүл мэндийн шинжилгээ үзлэгт бол хамрагдана. За эрүүл мэндийн шинжилгээнд бол бэлгийн халдварт өвчин, за дох, сүрье, за сэтгцийн эрүүл мэндийн шинжилгээг бол өгдөг. Эмнэлгийн байгууллага бол эрүүл мэндийн шинжилгээ өгсөний дараа шинжилгээний хариуг бол гэрлэгчдэд бол тайлбарлаж за тэгэл удамшлын болон нөхөн үрчхүйн гэр бүл төлөвлөлтийн талаарх бол зөвлөгөөг өгдөгөө. За хэрвээ ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрх юм бол эрүүл мэндийн байгууллагын ажилтан бол энэ талаар бол заавар зөвлөгөө өгж гэрлэгчдэд бас тайлбар олгоно. Сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай хэрвээ сэтгцийн эмгэгтэй нь гэр бүл болсноос хойш илэрх юм бол аль нэгэн тал нь шүүхийн байгууллагад хандаж гэрлэлтийг өвчин төгөлдөр бус гэж тооцоолох бас юм боломжтой байдаг. За тэгээ гэрлэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний хариу бол хувь хүний нууцад бол хамаарж байдаг гэж ингэж үзэж болно. За Монгол улсын иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар гэрэлсний бүртгэлийг хуульчиж гэрлэхийг хүсэгчид бол тус тусдаа өргөдөл гаргаж өөрийн биеэр очиж гэрлэлтэд бол бүртгүүлэхийг хуулийн зааж өгсөн байдаг. За гэрлэхийг хүсэгчид бол эрэхтэй дараах бичиг баримтуудаа авчирч бүртгүүлнэ. Үүний өмнө иргэний үнэмлэх, за гадаадын иргэн харьяалгүй иргэн байх юм бол пассворт, түүнийг орлох бичиг баримтаа авчирна. За мөн эрүүл мэндийн бичиг, эрүүл мэндийн үзлэгт орсон шинжилгээний хариугаа мөн авчирна. За мөн насанд хүрээгүй хүнийг эрх зүйн чадамжтай гэж үзэх юм бол түүнийг тодорхойлсон шүүхийн шийдвэрийг мөн авсаргаж авчирж гэрлэлтэд бүртгүүлж болно гэж ингэж үздэг. Гэрлэхэд мөн харшлах шалтгаанууд байдаг. За үүнд өмнөх гэрлэлт хүчинтэй байх юм бол гэрлэлтийг бүртгэхгүй. За үрчлүүлэгч болон үрчлэн авагч хоорондоо гэрлэж болохгүй.
За мөн харгалзагч, харгалзан дэмжигч орондоо гэрлэж болохгүй. За мөн гэрлэгч хоёулаа 18 нас хүрээгүй эсвэл аль нэг нь 18 нас хүрээгүй байх юм бол гэрлэлтийг мөн одоо бүртгэхгүй гэж ингэж үздэг. За үүнээс гадна гэрлэгчд одоо хоёулаа эсвэл аль нэг нь сэтгцийн одоо архаг эмгэгтэй гэдг нь одоо эрүүл мэндийн магталгаагаар тодорхойлогдсон байх юм бол гэрлэлтийг бүртгэхгүй гэж ингэж хуулинд заасан байгаа. Гэр бүлийн хуульд зааснаар гэрлэгчдийн дараах эрх үүргийг мөн бас ярьж болохоор байна. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, за оршин суугаа газраа чөлөөтэй сонгох, за гэр бүлээ төлөвлөхөд эхнэр нөхөр гэрлэгчд бол чөлөөтэй оролцох, за хамтран өмчлөх дундын болон хуваарьт одоо хөрөнгөтэй байх, за мөн материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс бол гаргуулах ийм эрхтэй байдаг бол за мөн гэрлэгчд бол дараах үүргийг хүлээнэ. За гэрлэгчд бие биенээ бол хайрлаж, хүндлэх, нэг нэгэндээ үнэнч байх, за үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж боожуулах, за бие биенийхээ эрхийг зөрчихгүй байх, аливаа хэлбэрийн дарамт, шахалт, хүчирхийлэлд бол оруулахгүй байх, за мөн гэр бүлдээ шаардагдах эдийн засгийн болон сэтгэл санааны одоо дэмжлэгийг байнга үзүүлж явах ёстой. Эдийн засгийн нөхцлөөр нь хангах ийм үүрэгтэй байх ёстой. За үүнээс гадна гэрлэгчд бол угийн бичгийг бол хөтлөх шаардлагатай гэж ингэж хуульд зааж өгсөн байгаа. За гэрлэх насны доод хязгаарыг бол 18 нас гэж хуульд зааж өгсөн байдаг. 18 нас, ялангуяа 15-аас 18 насыг бол энэ эрт гэрлэлт гэж үздэг, хүүхдийн гэрлэлт гэж үздэг. Тийм учраас 18-аас доош насны гэрлэлтийг бол хуулиараа бол бүртгэдэггүй. За 18 насыг яг 18 наснда яг гэрлэж байгаа тохиолдолд мэдээж одоо хуулиараа бол гэрлэлтийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ онлын ангиллаараа ингээд аваад үзэх юм бол 18 нас бол эрт гэрлэлтэнд бол тооцогддог. Зөвхөн судалгааны дүнгээс ингээд аваад үзэх юм бол хүн амын тооллогоор ерөнхийдөө Монгол залуучууд бол нэг эмэгтэйчүүд нэг 24-өөс 25 наснда, эрэгтэйчүүд нь 25-аас 27 наснда бол дунджаар бол гэрлэж байна гэж ингэж тоон судалгааны үр дүн гарсан байгаа. Тэгэхээр энэ судалгааны үр дүнгээр аваад үзэх юм бол ерөнхийдөө бас гэр бүл болох юм боломжтой насаа гэж ингэж үзэж болно. За тэгвэл ерөнхийдөө жилээс жилд гэрлэлтийн нас хожуулж байгаа явдал нь бол мэдээж одоо нийгэм эдийн засгийн хөгжилтэйгээ холбоотойгоор за мөн залуучуудын хувьд бол одоо юу гэдгийг сурч боловсрын, хөдөлмөр эрхлэлийн, эдийн засгийн одоо боломжтой болж байгаад одоо гэр бүл болёо, гэр бүлээ бүртгүүлье, гэр бүлээ зохиоё гэсэн ийм бодол нэлийн бас давмгаа ийм ажиглагдаж байгаа. Гэр бүл нэг талаас нөгөө талаас өрх гэсэн ийм хоёр ойлголт яваад байдаг. Тэгэхээр гэр бүл гэдэг нь болохоор хэд хэдэн одоо хүмүүсийн тийм ээ цусан төрлийн холбоон дээр бий болсон нэгдэл гэж ингэж үздэг. Өөрөөр хэлбэл эцэг их үр хүүхдийн харилцаа холбоон дээр суурилсан энэ нийтлэгийг бол гэр бүл гэж ингэж үздэг. Бүлгийг тийм ээ нийгмийн жижиг нэгж бүлгийг хэлдэг. За өрх гэдэг нь болохоор гэр бүлтэй дүүцэх зүйл бий, мөн дүүцэхгүй бас зүйл бол байдаг. Өрх гэдэг нь болохоор хид хідэн хүмүүсийн одоо бас цусан төрлийн болон цусан төрлийн биш одоо энэ хүмүүсийн нэгдэл дээр суйрлаж болдгоор бол ялгаатай юм ойлголт байж байгаа. Тэгэхээр нэг хүн бол өрхийг бий болгож болно, нэг хүн бол гэр бүлийг бий болгож болохгүй. Тэгэхээр энүүгээрээ ялгаатай байдаг. За мөн одоо гэр бүл дотор бол цусан төрлийн холбоотой хүмүүс бол оршиж байдаг бол өрхөд цусан төрлийн хамаарлагын хүмүүс бас одоо харьяалагдаж өрхийг бий болгож болдог. Энүүгээрээ бол гэр бүлийн болон өрхийн ялгаа гарч ирдэг. Гэрлэлт нь гэр бүлийн үндэс болж түүний гишүүдийн эдлэх хэрэг, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өгнө. Гэрлэлт нь гэр бүлийн амьдралын өвүүд юм. Гэрлэлт нь зөвхөн харилцаа байдаг бол гэр бүл нь харилцаа болохын хамтын нийгмийн бодит тогтолцоо болж өгдөг.